Орхуул аймагт Хараагийн дараагийн ламын эцэг даржаалан хийдэн 1892 онд Сэлэн аймгийн Номгон сумын нутагт орших халиар уул буюу өндөр найдаг хайрхны өвөрт анх байгуулагдаж байсан түүхтэй. За уг хийдийн ламнар жил бүрийн зуны ихэнх сарын шинийн 10-ны бэлэг цайн өдөр хийдийн тойр дээр очиж халиар уулын судар номыг бүрэн ихээр нь хурж тахилга үйлддэг байна. За тахилгын судар нь Хараагийн дараах ламын 3 дугаар дүрийн Чойжин Жанцангийн зарилгаар цагаан уулын лам гэх хүний зохиосон тахилгын судар байдаг байна. За уг судрыг бүрэн ихээр нь хурж тахилгын зан үйлийг хийдэг байна. 2006 оноос хойш дахиж ирсэн уг зан үйл нь сүүлийн 2 жил цар тахлаас шалтгаалan тасарсан бөгөөд энэ жилээс эхлэн дахин сэргэж байна. Хараагийн дараах ламын эцэг даржаалан хийдийн ламнар тахилгын зан үйл хийхдээ хайрхны орой дах овоонд гарч судар ном хурдаг байна. Учир нь бурхны шашинд аливаа уул усны эзэн лус савдаг нь уулын оройд байдаг гэж үздэг. За тиймээс уулын эзний дэргэд тахилгын зан үйлийг үйлдснээр тухайн ууланд гарсан хүн ардын хямар сэргэж ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гинэ. Харилаар уулын тахилгад бол одоо манай хийдийн одоо 20 гаруй ламнар оролцож харилаар уулын тахилгын судар номыг бүрэн ихээр нь уншиж тэгээ мөн ламчуудын зогчид тэр бүтэн номыг хурж одоо сайхан болж өндөрлөө. Хараагийн дараах ламын хийдийн ламнарын орсон одоо энэ тахилгын судрууд Дарханы уулын аймгийн одоо зон олныг одоо эрүүлийн одоо өвчин зовлонгоо тарай ногоонод хор бороонуудаа цагтаа буух тэргүүтэн одоо самаг сайхан бүгд одоо эрхийг бэлэгдэж хордог юм тахилгын одоо том зан үйл байгаа. Мөн ламчуудын зогчид гэдэг нь одоо хүн зон олныг одоо эрүүлийн байлгахын тухайд уншдаг юм зан үлийн хорлуудыг хорсан. Тэгээд дээдс мэрэгдээ одоо бэлтгэл бүтээлийг хийж энэ одоо номоо зохиодог учраас номын хүч бол цаглашгүй их одоо хүчтэй байдаг. Мөн энэ өдөр уран байгаль аялын клубын гишүүд их хайрханд очиж гороо эргэх зан үйлийг хийлээ. Ингэхдээ бурхан багшийн айлдсан Ганжуур 108 бот судрыг илгэндээ тэрвэрч халиар буюу өндөр найдаг хайрхныг нар зөв тойрон оруулсан юм а. Цар тахлаас өмнөх жилүүдэд 108 хүн гороо хийж эргэл мөрөглийг хийж ажил чанлаг хүртдэг байсан бол энэ удаад тооны бэлэглэлээр 21 хүн уг зан үйлийг хийсэн байна. Их хэлмэдүүлэлтийн жилүүдэд 600 гаруй лам бурхан багшийн айлдсан Ганжуур судрыг хорж байсан энергийн төв болсон энэ газарт сүсэгтэн олон эргэл мөрөглөл хийснээр тухайн газар нь хүмүүсийг ажилтдаг гинэ. Судар тойрож одоо гарах аж тусаад одоо тэр тухайн хүн замны одоо бацц цаад бүгдийг арилгадаг одоо эрүүл их байлгах тухайн зон олны одоо ямар нэгэн ажил үйлс одоо бүтэмжтэй байх одоо цаад дотрын арилгахад гол зориулж уншдаг одоо цөм хийдэг тогж гараасны ач тусгай ном судар номд олонтой сарлгаж айлцсан байдаг л одоо тухайн одоо зон олны одоо нутаг усанд одоо ган ачиггүй одоо ган ачиггүй хур усан цагтаа буух тарай нөгөө нэлбэг байхад одоо тийм ач тустай зан үйл байгаа. Ингээд уулсаа дахиад ийм сайхан тахилгатай ууландаар ирээд ингээд ажил үйлсийн даатаад явхаар хүний хиймэр сүлд уулсаа дагаа ойрхон байдаг болохоор тэгээд ингээд сүтэж биширч явдаг юм а. Дээр үеэс аав ээж сүтэж ирсэн болохоор тэгээд санаас ажил хөтэ сайхан бит. Өмнө оролцож байсан 16 оноос хойш оролцсон биднээс энэ Дархан уул аймгийн уран байгал салбар зөвлөлийн харьяат хөтөч клубын яваа аялагчд. Клубрээ биднээс одоо энэ хот хөдөөгийн улсын гороо аялал маялал тэгэл урт хоолын аялалд биднээс банк клубээр оролцдог. Энд ингээд биднээс ч одоо нэг боёны гороо аялалд одоо ингээд оролцож бүгдөө клубээр ингээд оролцоод сайхан яваад амжилттай яваад ирлээ. Биднээс одоо судраа тэгэл тэрвэл илгэндээ тэрвэл одоо бас үр хүчээ өөрөөл бас ойр зурийнхаа онд тийм аягаал тэгэл яваад ирлээ. Ерөнхийдөө амралтай байдгийг. За одоо биднээс чинь юу яадаг юм дөө нэг цаг гарын явал тэгээ нэг 10 минут юм уу 5 минутын жоохон амралт хийлгэчихэл тэгэл тойрол тэг яг нөгөө хөгшин настай хүмүүсээ үл жоохон ойрхон амрах гэдэг юм. Хөгшин настай нэг хайхт хөл гар нь өвдөөгөө тэгээ биднээс чинь нэг цаг гарын явал тэгээд нэг 5 минутын амралт ч юм уу тэгж хийгээд тэгээд түрээд. Хэд орчим километр энэ хооронд? Одоо ер нь энэ 20 гаруй километртэй бараг. Судар ном хурж байхад болон түүний дараа даллага авах үед хур бороо орвол бурхан номын адис жанлав бууж байна гэж үздэг байна. Тахилгын үеэр цас орсон бөгөөд 8 тахилтай адилтгадаг гэж лом онцолж байлаа. За түүнчлэн гороо хийж байсан хүмүүстэй гөрвөл усан амтан гэгдэг могоо тарч хайрхны ар бэлд явж байхад хэсэг зур цас орсонд ихэд бэлэг шаж байлаа.